Сайн байцгаана University of Michigan-ийн их жаргал физик 2 байна. Upper University ямар 2 байна. Өнөөдөр бит хоёр мэргэжлийн сонголтын төлөө хэдэн тайлбар өгөх гэсэн юм аа. Нэгдүгээрт Америкт ирсэн Монгол оюутнууд эхний жилдээ ерөнхий мэдлэгийн хичээлүүд авах боломжтой. Олон төрлийн хичээлүүдээс сонголтоод чи өөрөө аль нь илүү сонирхолтой гэдгийг мэдж аавна. Тэрнээс ингээд чиний мэргэжлийн чангараа эхэлж болно. Тэгээд чамайг их сургуульд анх ороод ирэхэд чамд зөвлөх багш буюу advisor хуваарлагдсан чи тэр багшаасаа ямар хичээл сонгох уу, ямар мэргэжлээр явах уу гэх зэрэг өөртөө тулгарсан асуудлыг өөрөө асуугаа явж болно. Мөн дээрээс нь төгсөгчдийн холбоо байдаг. Төгсөөд тэр сургуулийг төгсөөд одоо ажиллаж байгаа. Чи хэрвээ чамд ажил дээр гараад ямар байдаг талаар мэдрэмж авахыг хүсвэл тэр хүмүүстэй холбогдоод цаг товлоод хүссэн асуултаа асуух боломжтой. Дээрээс дөрөвдүгээр тэгээд хэдий ингээд олон хүмүүсээс ингээд миний мэргэжил юм байт юм байна гэж мэдсэн ч гэсэн яг өөрөө мэдрэхгүй бол болохгүй, тийм учраас internship дадлаг гэсэн ажил байдаг. Тэр нь ингээд орсноор жинхэнэ ингээд амьдрал дээр миний ажил юм байна гэдгийг хүмүүс ойлгох тийм нэгэн боломж байдаг.